Амар гоё юм байна. Ямар вэ? Харин нэг мэд. Оо ямар их уучаах вэ? Сайн байцгаана үзэгчдээ. Булганаас подкастын 6 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай зочноор NG хүлэн авна уу. Сайн байцгаана уу? Бүдий шово. Нэсэж ядраад газар бүг үүрэлэн суужээ. Гэтэл ч тэнийг бэрээд авчихгин чон. Одоо би чамайг эдэнда. Бүдий шово. Чонгой тамамет пититэсэ. Аваби эрдэньомо. Эдэби тэтэйомо. I wanna kiss me. Ачарса тугэса умсэне. I wanna kiss you. Ачарси хапудины гоуси. За, NG багт ямар Барбигаар тоглодог гэсэн бэ? Гэдэг асуулт бол асуухгүй. За, би ивент тэтгэгчээс танилцуулаад байна. За. Манай ивент тэтгэгчээр хайр гэдэг юм гоё ус байгаа. Энэ ингээ 3 төрөлтэй кальц, цайр, мөн төмөр гэсэн төрлөттэй байгаа. Тэгээд онцлогоос нь хуваалцвал хүний бие шаардлагатай эрзээр баяжуулсан тэгээ олон улсад худалдаагдсан анхны Монгол ус. Тэгэд мөн амар заяа зохиолч юм маань өөрөө зохиож бичсэн 6 бот ном байгаа. Манай шинэ ивент тэтгэгчээр Октийн болцоо гэдэг одоо ээж хоёрын дунд нандин дурсан зүйлдэхэрийн гоё тэмдэглэлийн дэвтэр байгаа. Чи нэг уншижсэн үү? Тийм, ээж заяар энийг ашиглаж байсан. За. Тийм, тэгээд одоохондоо ямар ч тааш дуусгасан байгаа. За хоёул тэгвэл задлаад үзэх үү? Тэгээ. За. За нэг юм ном байна. Цэнцэрэн. Тэгээ за чи одоо танилцуулъя. За энэ бол маш гоё ингээд хийх юмудаа бичдэг. Ерөнхийдөө нэг буу цааш юм байлээ. Тэгээд дотроо гоё ингээд хэрхэн шийдэх вэ гэдэг одоо ингээд аливаа асуудлыг тий энэ дээрээ бичээд гоё шийдэж болох юм байлээ. Ийм үү ийм олон төрлийн стикертэй байгаа. Охтууд амар их стикер амттай. За тэгээд Октийн болзаад өдрийн наривчилсан төлөвлөгөө гэдэг ингээд төлөвлөгөөгөө энэ дээрээ бичээ. Гоё гадуур байх нь шүү дээ. За NG цаг ингээд өөрийнхөө нэрийг тий одоо чиний бүтэн нэрийг мэдэхгүй ч хүүхдүүд байгаа, мэддэг ч хүүхдүүд байгаа. Тэр бүгд ингээд сайхан өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулаач. За намайг за миний бүтэн нэрийг Эрдэнэ Цэцэг гэдэг. Одоо би 4-р анги. Тэгээд Толд дунд сургуулийн 4-р ангийн сурагч. Эрдэнэ Цэцэг байна. Эрдэнэ Цэцэг. Миний би энд байна. Ангийнхан дунд од болчихно уу? Ангийнхан чи NG ирчлээ гэж тэгж чинь. Анх тэгдгээс юм уу? Одоо манай ангийнх ч амар. Нэг он биш болцсон уу? Сайн уу NG минь зүгээр л. Сайн уу. За урлагийн гараагаа хэрхий гэлсэн бэ? Манай агаа анаа хоёр ингээд юм хөтлөгч жижигчний сургуульд явдаг байсан байхгүй юу? Тэгээд манай агаа маань одоо ТV-с телевизийн яасаа одоо тэгээд нэвтрүүлэг хөтэлдэг. Тэгээд тэгэл манлаа гавт хоёр анх тэр одоо
сургалтанд нь сууж анхны яг урлагийн араа маань ихсэн дээ. Тэгэл тэрнээс хойш яг одоо манай мэдхүү гэдэг тийм богино хэмжээний зохиомжийн тоглоал. Тэгэл явсараагаад ингээ. Анхаарал кино урлагаас эхэлсэн юм байна тий дуулж эхлэхгүй. Дуулж эхлэхгүй зохиомж бас ихсэн. Би нөгөө нэг чиний нэг юм сургамжт өгүүлгийг үзсэн л дээ нөгөө Golden Star гэдэг хадаас түрүүний чиний ярьсан юм шиг байна тий. Хадаас гэж сургамжт өгүүлэг гэж зөндөө юмнууд гарч ирсэн юм хадаас гэж тоогоо алдсан гэж. За шинэ уран бүтээлийн тийм төлөвлөгөө байна. Шинэ уран бүтээлийн төлөвлөгөө байгаа. За. Тэгээд одоо яг одоо хувцсныхаа загварыг стилийг одоо ингэ олцсон байгаа. Одоо хийлгэх л татаа юм да. Тэр тухайгаас хаан дэлгэнгүй манай үзэгчид туваалцчих болох уу? За заримаас нь хэлээ заяа. За. Заримаас нь ч гэж нэг одоо ингээд өмнөх клипээс мэдээч илүү тасархаа хувцснуудтай. За тэгээд бас юм талааны урлагтай найзын тухай доо гарна. Гэтэ яаж ч магадгүй. Маш гоё клип гарна. Гэтэ илүү ихийг одоо үзмээр байгаа бол клип гарахаас сансаар гэж хэлмээр байна. Энжи чи K-pop сонсдог уу? Сонсдог шүү дээ. Солонгосын Blackpink-ийн юу сонсдог шүү дээ. Blackpink. Одоо ер нь хүүхэд болно баг сонсож байна да тий. Нөхөд их ихтэй. Юу лээ Bias гэдэг байлаа. Тэгээ Bias гэж яваад тийм. Чи Blackpink хамтлагаас хинтэн илүү дуртай одоо хэнийг нэлээд дэмждэг вэ? Би Rose-ийг амар их дэмждэг. Яг ингээд гол хоол нь бол Rose, тэрхээ гоё дуулгын Rose. Тэгээ бүгдээрээ л тийм мундаг болохоор дөрүлэг нэр нь бол шүтдэг юм уу та? Чи ингээд Blackpink-ийн тухай нэлээд судалж ирсэн үү? Манай найзууд судлаад байна. Чи юу нэг судалж тийм ингээд тодорхой юм мэдэх үү юм? Тийм сайн мэдгүй. Гэтэ манай найзууд чи энийг тэмдэглэж ав. Forever зэ. Энэ Blackpink-ийн эдгээр сарын тэдэн тэр нь ингэсэн гээл бүр ингээ амар яриад би тэрийг мэрэгчлээ юм шүү. Blackpink-ийн тухай цол хамгаалахаараа. Тэгэл муулж байгаа хүн болгоны тэр одоо хин бэ гэдэг амар хүмүүс. Мөн өөр Blackpink-ийг дэмждэг тийм хүүхдүүд байвал доор комент хэсэгт үлдээж болно шүү. Юу бум гэдэг дуу яг хэрхэн бүтсэн болоо. Тэрийг бас би мэдмээр байгаа байхгүй юу? За амар гоё тий график гоё болсон. За бум дуу бол анх бид нар яг ингээд яг миний ингээ хөл цагаараад тэгээд нэг хэсэг ингээд тэглэн барих шаардлага гараад эмчтэр бүр ингээ амар тодроод эмчтэр очиод үзсэн чинь наа чи ингээд амар суцч агараад төлхөөснөөсөө дэш гарах юм бол ингээ хагалгаан дараа шаардлага гарна гээд тэгээд хамгийн гол амар муухай заяа одоо гуйрлгүй ямар ч тийм амтлагч үү тэгээд зүгээр ингийн махтай тэгээд зүгээр ингийн шүүл имлэг олж угаасаа тийм байт юм биш үү? Заавал тийм юм идэх хэрэгтэй гэдэг аа. Би бүр оролцоог. Тийм илүү дотор марцаг тийм л зүгээр шүү дээ. Юу манай дүү бас тэгжсэн аахгүй юу? Судсан нэг эвгүй болоод имлэг тас тэглийг надад яг ингэж ярьсан. Ямар ч давсгүй гуйлгүй тийм дан туссан шүлмүүлгээл. Харин тий амар тий яаж тэрийг нэгтгэж хүсэлгөө дээ. Чи таньсан. Мэдгүй санахгүй наа. Гэтэ ямар ч тэгж хөл өвдөд. Тэгээ би яг тэр үедээ Моморланд хамтлагийн бум дууг амар их сонсдог. Өдөр болгоо сонсдог. Тийм нэр Моморланд Солонгосын Моморланд хамтлагийн чи cover-ын дуулсан байлээ шүү дээ. Тийм яг тэрийг сазах тартай тэгээд би амар талхаж бүр зөрөө талхамаар санагддаг байсан. Тэгээд манай агаа нээр жирэ ингээд хөлж идэг юм бол энэ дууг хийж өгөө. Яалцгүй нэг наасан. Дуртай дуу юм чинь амар сайн дэглэмээ барай талхаж болохгүй. Нэг л гişг юм аа тэгэл сүдэн ингээ хагараад дээш амар таталаад амар юугаа харагдсан. Тэгэл муухайлаад тэгэл явчихсан. Тэгэл яг ингээл хөлмаан идэгрээл идэрхэн таарал клипээ хийлгээл тэгэл гоё анхны хамгийн гоё тесэрсэн клип болж исэн. За дараагийн асуулт. Хамтарч тоглохыг хүсдэг тийм уран бүтээлч байна уу? Хамт ингээд дуулахыг тий. За жоохон бодоод тий. Ер нь бол байхгүй. Байхгүй ерөөсөө. Тэгээ дэмждэг хүн л гэж байгаа. Дэмждэг хүн хий. Ока хчиг амар их дэмждэг. Ока хчиг. Ока хч амар гоё дуулдаг амар гоё стилтэй.
Чи бас амар загварлагч тий. Өссөн. Амар өндөр ус гэдэг готлон ус тийм байд. Тэгээд УК-ээс ер нь үлгэр дуурайл аваад явдаг. Гэхдээ УК-ээс ч ганцхан биш ер нь бүх уран бүтээлчээс аваад явдаг. Тэгээд яг хамтарч ажиллах гэж байгаа гэвэл УК-тэй л хамтарч ажиллаад бодож байна. Тэгвэл би танаас асууя. За хамтарч ажиллахыг хүсэж байгаа хүн би юу яг хүн гэхээс илүү фантастик продакшнтэй хамтарч ажиллахыг бас хүсэж байгаа. Үнэхээр лайв жүжигчтэй одоо үед бол тий гэр дөрөв охид дөлөө. Чи чинь 3 кинон тоглож байсан юм лээ тий? Тий. Халуун зүрх. Тэгээд гэр дөрөв охид нөтх нь юу лээ? Актем ажиллагаа. Актем ажиллагаа. Гэр дөрөв охидынхаа яг ингээд тэр үед яг ямар хөөсөн яриач одоо бүтээхэд хэрэг хэцүү байсан. Тэрхүү үед яг ямар хөөсөн. Би нөгөө нэг хүүхдээсэн болохоор юмэг амар амархан цэжилдэг. За. Тэгэл яг тестүүдээ хэлээл тэгэл манай анинер ингээд би ингээд амар жоохон байсан болохоор мэдээж ингээд дэлгүүр орохоор юм авах гэсэн шүү дээ. Тэнгүүд манай хүү авах гэж байгаа юм бол аваад үгүй гэдэг. Тэгээд гэр дөрөв охтын доо нэг тасгалаад гарахаар ч юм уу тэгж юм авах болж иддэг байсан. Халуун зүрх киноны тухай ярмаар юм л да. Тэр чиний яг хэсэг өдөн шүү дээ нэг уйлаад идэр өсийн хүүтэнд тий онц тусаалыг тэр хэсгийг гаргаж би чиний тэр хоолоо оруулж байгаа бичлэгийг үзсэн л тий дуу оруулж байгаа бичлэгийг тэр тухайгаа суулцаж манай үзэгчтэй. Тэр үед нөгөө нэг яасан эхлээд яхав юу яаж байгаа тэр үед чинь нөгөө нэг цаас орохгүйсэн тэгээд эхлээд бид нар чинь нэг аль явж байгаа маа хүчтэй юм дахиад байгаа юу ингээд явжсэн чинь миний дуу толтлон чанга тавьчаад нэг жолооч хахтаа юу. Тэснэ дуулаач хүн хамгийн чангаараад дуулаач гэдэг. Дооны цаас чиний хоолой сонсогдохгүй нэ. Хамгийн чанга дээр нь бүр толтлон чанга дээр нь тавьсан. Тэгээд тэр нь амар хөвгөлтэй байсан. Тэгэл аян яваад тэгэл очсон ч нөгөө цаас орохгүй амар гоё заяа. Орж байгаа тэгээд цаас зүгээр бодчихсон нэг бодож байгаа гэсэн ахаар амар гоё тийм. Яг нөгөө нэг өвлийвөө гэж яг юм дээр нөгөө нэг гацар дээр байдаг юм том юу гэдэг бөмбөлөг биш нөгөө нэг таваа шүү за цаас тийм цаас тэр цас шиг яг гоё хэлбэртэй заяа. Цасан ширхэг үү? Тийм амар гоё бодорчсон тэгээд яг тэр үед хичээ гэлээ. Тэгээд тэр сценийг авахд бол тэгээд явж исэн. Тэгээд яг ингээд тэр ингээд эргээл яах гээд игэх гэсэн чинь нөгөө нэг хит хэдэн удаа талгаагаараа халтарч явж байна. Яана. Гайгүй юу тэр үедээ. Нөгөө жижигчүүн чинь тэсэр төвчээртэй ах хэвээр болохоор би бол тэгжэл. Мундаг юм аа. Өвчнөө гэж юмгууд нь өвдөгөө. Тэгжээсаа. Тэгээд одоо ингээд цасаар шуурж байгаа хэсэг байгаад тэрэн дээр болохоор цас шуурахгүйсэн болохоор бид нэр газраас цас авч байгаа. Ингээд дээрээс цасаж бацаад байна. Хүчтэй сенсор ингээд үлээлгээд нүуний чаргаар ингэж байгаа ингээд яжсэн. Тэгээд амар хүйтэн заяа. Тэгснэ ингээд уйлах хэсэг юм. Хараад гэж өөдөөс яг ингээд яачгангууд одоо харж чадахгүй. Хараад үйл бас харж үйл гэж бас л хит. Юм бассан шүү. Тэгээд тэрийг нэг 24 цаг зураг авалтыг аваад амар их нойр. Тэгээд яг ингээд машиндаа суудаг байхгүй юу? Амнах хэсэг. Тэгээд мөн энэ маань хамт ийсэн гоё. Хүй энэ зэрэг. Зэрэм бэ. Тэгээд аниг утар алдах уу? Амханд чамаа сэрүүн байх гэ үзээд байгаа юм байна тий. Тий, тэгээ би тэр утсын бариад өмсчихлээ яах вэ? Тэгээ нөгөө нэг унтаад тэгээд дараагийн өдөр ингээд зураг алтын авчихсан. Амар ингээд бас гинти унталч амар их. Нэг мэдгээд унтсан гар маран соларцсан тэгээ уцсан гарнаас нь голгаад унтсан. Тэгээ ингээд тэгээ хүй ингээд байгаа. Тэгээ бүүм дээрээс нөгөө нэг амар удаан цаг авсан болохоор ингэж бодуулж хахад амар зөөлөн хүрээд байгаа болохоор нойр үрээд гिचэгдэж байгаа юм шиг. Унтсан байх. Хүн ингэ. За болцсон уу? Лагэж томхай юм биш үү? Тэр үед чинь нэлийн ядарсан. Ядарсан болохоор аргагүй л дээ тий. За тэгээд тэр үед ингээд хүчтэй сэнсэрүүлээд амар их даарсан. Амар даарсан юм шүү дээ. Тэгээд надад тоглож ирсэн их ч маш чадварлаг байсан. Тэгээд нөгөө тэр асар үедээ ингээд одоо ингээд хүчтэй сэнсэр үлээлгэж авахаар маш хүдэн байсан. Тэгээд тэрэгч бүр ингээд
бүх уцаа тайлж өгдөг юм систем байдаг аахгүй. Тэр хэсэг дээр бүр дэндүү сайн ажилласан. Тэгээ амьсгаа ороод хэсэг дээр ч гэсэн амар сайн жүжиглсэн. Чиний ингээд толтон жүжиглэж чадсан юм байна тийм үү? Аа тэгээ ингээ амар хүйтэн ингээл угаасаа хүйтэн байсан аахгүй. Тэгэл тэрэн дээр нь бас ингээ шуурга болох гал амар хүйтэн болгоод яадаг. Тэгэл тэр үед ингээ бүх гадуур уцаа өмч татвараа заавал нэмгээ өмсөх хэрэгтэй гээд татвараа нэмгээ гэдэг тэгснэ ингээд гадуур бас юугаа тайлж өгдөг хэсэг дээр би бүр чадварын чадвар үнэхээр бүр шаардсан үнэлсэн гэж юм. Халуун зүрх уран сайхны киног хэд хоног авсан бэ зураг авалтын? Харин нэг хоног авсан. Нэг илүү 2 хоног. Нөгөөний юу гин? Миний чиний хэсгийг үү? Тий, нэг юм уу 2. Чи цаашаасаа мэдэхгүй байна уу тий? Тий. Тэрийг бол удсан бохоо. За. Манай ивент итгэгчээр хайр эрдэсжүүлсэн ус мөн амар зэя зохиолч маань өөрөө зохиож бичсэн энэ 6 бот ном байгаа. Мөн Октийн болзоо гээд инх хотын жаргал зохиолч маань бас өөрөө бичсэн тэмдэглэлийн дэвтэр байгаа. Crash гээд одоо дууны тухай ярих гоё. За тэгээ Crash дээр бас нүунийг ингээд амар юус ахгүй ингээд эхлээл ингээд унзар муу таамраа хийжсэн. Тэгэл зураг авалт эхлэх болоод за тэгэл юмнуудаа бэлдээл бүжиг мүдгээ бэлдээл. Тэгэл яг ингээд эхний хавцаа өмстэй тэгэл өмсөөл дуулаа бүжсэн амар их хөөс заяа. Ингээд уурч өгж илээ. Тэгэл бид нэр хүрхрээ шиг ингээд тэгээ нөгөө сүнсээс авчирч байгаа. Хатацсан. Тэрнгэр нөгөө тэр нүуний малхан өмссөн байсан болохоор малхангаас тэр сүнсээр ингэж хөсцийн тарж исэн. Тэгэл яг ингэ тэгсэрэ гал зураг авсараа гол ингэ орой боллоо. Тэг нэг амар хэцүү юм байсан байхгүй нэг хөх хувц өмссөн. Тэгээ тэр бол тэр одоо юун дээр араагүй л тий. Хэсэг дээр араагүй л тий. Тэр нүуний амар хүнстэй яг хараад амар хүнко. Тэг ингэ дүүнгүүт юм болчихдоо. Яг нэг зүгээр за дийлэхгүй юм гэдэг амар. Ингээ үсээ. Үс нь ингээ амар үс юм уу? Тэг хиймэл үс залгуулаад. Тэг ингээ дээр ингээ баахан ингээ аваалцдаг. Тэг амар хүнд үс байсан. Тийм мос. Тэг ингээ аргашаа ингээ ингэчгээд идэв. Тэг уг нь хамгийн гоё хатсан дээр нь жоохон араагүй. Тэг ингээл яг ингээ хийх гэл бүжиг эхлэх гэхэл. Онцгой гал найгаад байна уу? Тэг ингээ амар хүн үстэйсэн болохоор тэр хэсэг амар хэцүүсэн. Яаж яхад бүр амар орой болсон заяа. Өөр амар хурц байжсэн. Тэгээд тэр одоо нөгөө нэг клипээ өөрийн 6 хүртэл авсан байхгүй юу? Бүр өөрийн 6. Асал нойрч үржижсэн үү? Мэдээж. Тэгээд нөгөө нэг яг ингээд өөрийн 6, өөрийн 5, 2 мөр болж би амар их тунцтай байхгүй. Тэгээ эрт басаад бастаг гэсэн нөгөө манай өөрийн 6 хүртэл амтаагүй. Тэгээд яг ингээд унтуулахгүй гэчигээд авах яг адилхан ингээд парланаар парланчижсэн. Нэгт. Тэгэхээр нөгөө нүүр бутам шиг гिचгцээрээ унтуулсан нөр. Тийм ингээд за одоо нүдэнийгэрэг хөнгүүд нь басаад байгаа юм чи амар юу. Тэгээд энэ сарснаа за тэгэл ингээд нөгөө нэг юм хатар өмлж яхад бас яг Сэрээ. Тэгээд намайг ингээд унтуулахгүй 60 секунд болж байгаа. За. Би ингээд юу лээ гэд бодож байгаа. Таглаад хаа. Гэтэ амар нойрмог тоглоод байгаа байхгүй юу? Аха. Гэтэ яг яаж тоглосноо санахгүй байхгүй юу? Тоглосон л амар нойрмог байгаа юм чинь. Тоглосон л гэдэг мэдэд бусдын мэдгүй. Тэг ингээд зураг авалтаар ингээд амар хэцүү байсан дэх. Ингээд өөрийн зургаалж хахад балартай авчихад бас яг ингээд профск ингээд хөдөлгөө зэ. Ингээд хараад хэсэг яваад тэгээд тэр хэсэг тэг ингээд хөдөлгөөр ярахаар дуурч гад. За. Уйлчих гад. Нэг зураг авалт дээр уйлан. Нэлээд хэцүү байсан юм шүү дээ. Яа ингэж мөнгөцтэй гойс. Тэгсэн чи нөгөө нойр хүрээд тийм ярангуут уурлах гад уйлах гад бүр нэг сонирн болсон заяа. Тэгэл машин дараад за машин дарыг гэхдээ баг нойрмог явж байгаа байхгүй. Тэгэл машин дараад унтсан. Тэг ингээд хүн чинь ингээд өөрийн 6 мага гэдэг унтчихаар 1 хоног унтсан юм шиг санагдаад байна шүү. Чи 1 хоног унтсан юм шүү дээ. 1 хоног унтсан юм шүү дээ. Тэгээд санагддаг байхгүй юу? Тийм билүү. Амар юм. Түрүүн шаардах нь чи юу нэлээд унтамхаа тийм нэлээд инээд муутай юм тий. Найзтай хөхтэй явдлаа ярих гэж байгаад өөрөө инээсээр гаад дуусчих цагдаар гинэ.
Тэгээд ер нь тэгээд бас ээж танайгээд клип гаргачихсан. Тэр клипэн дээр бол яам зэ. Тэгээд ийм хэсэг явдаг хаа нэг ийм хэсэгтэй л жоохон нэрмэгсэн. Тэгээ угаасаа яалчгүй 24 цаг зураг авна гэдэг чинь бас л хүндэртэй. Тэгэл унтчихгал. Хөөе энэ одоо ингээ хойл ингээд нэг нойр мөр ярих байлаа. Одоо хойл ингээд сэдвээ гоё өөрчлөлт их үү. За тий. Ингээл байсгэл нүрэ борлондуулаад онцчих юм. Байсгэл нүрэ бодуулаад онцчих юм. Яг гоо тэр үе чамд нэг хэцүү байсан юм шиг байна тийм нойр нь хүрээл тэг өдөр шингүү заяа бол. За дараагийн асуулт. За. Чи бүр багт нөгөө авьяаслан монголчууд орж исэн юм лээ тий. Гэхдээ нөгөө нэг миний дүү гэдээ ярьж исэн шүү дээ. Бой дүү гэдэг. Тий. Чи айлын ганцхан цаашийн тий. Айлын ганц охин. За ганц охин. Тий бусд нь дүүтэй юм уу? Дүүтэй. Эрэгтэй дүүтэй. Нэг эрэгтэй том ахтай. Тэгээ айлын ганц охин. Айлын ганц охин юм уу? За. Авьяаслан монголчууд ороод ингээд нэрээ би тэр авьяаслан монголчуудын нөгөө нэг одоо шүлгэн агаад уг нь 3 настайдаа арийгээд 20 настайгаас бэлдэж эхлэе нэлээд олон жил бэлдчихэж орсон. Тэгээд агаа энэ хоёр маань ингээд юм яриа гараад ирэхэд чам хин үг заагаад өгч юм чи одоо би чам дүүх цааж өгөөгүй шүү. Тэгээд төсөө ингээд 4 шүүгч урд чинь ингээд суудсан те ингээд хэдэн 100 хүн ингээд ингээд зэрэглэлт ингээд өөдөөс чи хараа байж байгаа чам те хэцүү байсан ингээд хэцүүгээс илүү ингээд тийм сандрал байсан. Сандрал байгаагүй энэ одоо яасан баахан хүн бэ л гэж бодчихсон. Зүү бүр хамаарай. Тэгээд би нэг амар нийт тэр үеийг бодохоор амар инээ төрөөд идчихсэн. Тэгээ одоо ингээд үзэж үзэхээр амар инээгээ тэгэхээр боёс үзээ. Тэгсний ингээд дагаад ирээд идчихсэн. Боё гэж танаа дүү юм уу? Тий, одоо 4. Боо эргэтэй хүү гэж ойлгосон шүү дээ. Боё гэдэг юм уу? Тийм, боё. Тэгээд манай дүү ингээд дагааж магааж ярих дуртай. Тэгээ манай найзаа үлгэр дөөрөл лавт юм байна шүү дээ. Тий, амар хүлгэр дөөрөл лавт. Тэгснэ ингээд ингэж аваал. Чамд дөөрөөд энэ. Тий, намайг дөөрөөсөн бүр амар тэгэж явдсан шүү. Уул нэрхтэй өгөхд те. Тий. Тэгтээ нөгөө манай дүү чи амар аниатай аим. Тэс бусдаас хамгаалж муугаалал. Энд миний ань шүү. Тийм дүү. Энд чиний одоо ингээ клипүүдийг харахад амар их загварлаг юм л та. Ингээл стил нь яад ус мөсөндөө холбогдсон хийвэл ус мөс нь ёо тэрс. Яг одоо ингээ чиний одоо энэ загвар стилийн арт хийм бэ? Чамайг ер нь яг хин ийм загварлаг болгосон гэх үү? Энэ бол маш ийз. Манай бид нар өөрсдөө ингээ хувцас сонгодог байхгүй ингээд амар мандаг гадаад мэдээллүүдийг харж агаад гоё гэсэн өөрсдөө ингээд зургнуудаа хайгаад гаргаж ирээд тэгээд ингээд биеиндээ нийцэн таалагдсан юм хувцснуудыг сонгоод тэгээд ерөнхийдөө бол хувцснуудынхаа санаа гаргаж таахгүй бид нар бөөнөөрөө нийлж агаад сууж идэг яг ганцаараа тэгээд үсийн гэх юм бол бид нэр бас л адилхан яг ингээл загвар хайн өөртөө ихлэ загвар хайн заяа. Тэгээд дараа нь одоо хайсан загваруудаа нэг чат групп дээр ч юм уу те ингээд байна. Тэгээд одоо хамгийн их таалагдсан хэд ч үгүй 3 4 5 ч юм уу те тэр хувцснуудаа сонгож агаад тэгээд тэр хувцснуудаараа ингээд клип хийдэг. Гэхдээ яг тэр хувцс шигээ биш арай өөр болгоод илүү садан болгоод одоо Монголд байхааргүй онцлог нэмээд үү. Тийм дэлхийд байхааргүй тийм одоо хувцнуудыг хийх гэж бид нэр сордог. Тэгээд тийм болохоор яг ингэж одоо тий өөртөө хайсан юм арай өөр шинжилээд хийдэг байхгүй юу? Юу одоо ойлоо хадгаламжийн тухай яриа. Чир ингээд өөрөө мөнгө цуглуулдаг уу? Би бол нэг юу яахгүй юу? Одоо ингээд тоглолтын дараад мөнгө одлоо гэж бодоход тэр мөнгөө цааш нь тий цалингаа цааш нь хийгээд тэгээд одоо ерөнхийдөө эдэн дүүчүүд энийг дүүг ингээд 300-400-ээр дуулж тэрийгээ цааш нь хийгээд цааш нь хийсээр агаад дараачаага клипний хувц бүх юмд зарцуулдаг. Тэгээд клип маань хамгийн бага 20 сая гэдэг. Пөө дандаа хэрэгтэй зүйлтэй юм зориулт юм байна тий чи. Тий. Илүү дутуу юмд ерөөсөө өрдгөө юм байна. Тий, илүү дутуу юмд өртгөр чинь клипийн чадвар واخгүй л шүү дээ. Тэгээ яг сайхан мөнгнүүдээ цуглуулж агаад тэгээд одоо 20 сая юм уу 20 саяас дээш одоо зөндөө их мөнгө болгож байгаа тэрнийг одоо дараа
одоо зарим үедтэй бас хувьц авах шаардлага гарвал тэр мөнгөөр ингээ хувцас авчдаг. Хэрэгтэй юмудаа тэр мөнгөөрөө л юм хийдэг те. Одоо манай подкаст хамгийн сүүлийн асуулт. Одоо би энэ оролцогч бүрээс асуудаг байхгүй юу? Хүүхдүүд бидэнд тулгамж байгаа асуудлыг томчуудад хэлэх үг надад байна гэсэн сэдвээр ярих гэж байна. Чи яг энэ тухайг юу гэж бодож байна? Ээж аав нь хүүхдэдээ ойлгодог тохиолдол маш их байдаг. Тэгээ ингээ хүчээр өөр газар явуулдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол амар их байдаг. Өөрийнх нь зуртаагаар явуулах юм бол тэр дэлхийд дардартай магадгүй одоо бүр бүх хүн таньдаг тийм хүн болж болно. Тийм болохоор хүүхдийнхаа зорилгыг ихлэ цаа ярилцчихъя. Дараа нь тэгээ тэр талаар нь хөгжүүлэх сургалтанд ч юм уу ингээ хөгжүүлчихье. Тэгээд үгүй ингээд зориуд ингээд тэр платин жамаар ялаа гэж бодоход шал өөр тийсний жүжигчэнд явуулдаг ч юм уу тийм эцэг эхчүүд үндэ байдаг. Тэгэхээр ингээ хүүхдэд дургуй мэй их ер нь аль тийм юм туртай байдаггүй шүү дээ. Хичнээн хичээгээч тэр дургуйгаа юм хийж чадахгүй. Тийм болохоор ер нь бол аав ээж нь хүүхдээ ойлгож ярилцаж ер нь туртай минь хэлэх гэж байгаарай гэж хэлмээр. Тэгээ хэрэгтэй юм дээр туртай минь хэлэх гэж байгаарай гэж хэлмээр байна. Одоо ингээд манай подкастыг үзэж байгаа одоо ингээд хүүхэд багчууд тий ер нь одоо ингээд үзэгчдэд хандаад одоо ингээд гоё урмын үг хэлээ. За тэгээ бүгдээрээ зорилготаа хүрэхэд бол өдөр болгон хөдөлмөрч хичээж байгаарай гэж энжин танарт хэлмээр байна. Тэгээ зүгээр суугаад идэл тэр мөрөөдөл чинь биелнэ гэж байхгүй. Тэр мөрөөдлийнхаа төлөө зүтгээ тэмүүлж тэр зорилготоо хүрэн шүү. За тэгээ нэг тиймэрхүү юм хэлмээр байна да. Манай подкаст энэ дугаарыг одоо маш олон газрууд ивент итгэж байгаа. Тэгээд тэр бүх хүмүүст үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд манай дараагийн подкаст одоо ингээд дугааруудыг ивент итгэхийг хүсвэл нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. Welcome. За, Энжи. Гарын хэлэх яах вэ? Тэгээл та. Бэлгэнд ч нугасгүй дуртай шүү. За, эрдэс жүүлсэн ус хайр. Таа. Хөө яасан хүн хэлбэ? Мөн амар зяа зохиолч юм гэсэн номноос юм 3 бүтийг нь бэлгэлж байна. Октябрь болцоогоо тэмдэглэлийн дэвтэр байгаа. Баярлаа. Ээж тарих тусаа дахиад чиний нөө.